Улсын аянд нэгдсэн Чимэн стор. За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Сайхан өвлцгөөж байна уу. Тэгээд манай дүүл ах маань бас хээр гарч ирж энэ байрны айлууд энэ галыг хэрхэн энэ хээр гадаанаа гарч ирж бас галаа баясгаж гал дээрээсээ сайхан ирч энерги авах бай талаас дүүл ах маань ярих гад бид хэд маань бас сайхан хээр гарч ирчээд байж байна. За сайн байцгаана уу манайхаа. За сайн байцгаана уу. Сайхан өвлцгөөж байна уу. За ингээд өнөө цагт нь орон сууцнд амьдардаг амьд галаа гэж юм харахаа болсон. Тэгээ хүн ер нь нөгөө галаасаа тасарснаас болоод галаас олдсноос болоод нөгөө сэтгэлийн гал хүртэл бүгсэн гэж үздэг юм байлээ. Тэгээд цагт айлууд гал дахиулах ёстой гэдэг нэг тулга дахиулаад байдаг. Нөгөө хоёроо нэг жижигхэн нөгөө бэлэг дурсгалын шинжтэй тулгыг тийм ээ дахиулаад тэгээд хоймортоо залчдаг. Нөгөөхтөө дахиж хизээж гал бадраадаггүй. Гал бадрааж хөгжөөнө гэдэг нь их чухал байдаг юм байна. Тийм болохоор энэ бол манай удмын гал болгож дахиулсан гал байгаа. Тэгээд галыг бол эхний ээлжинд дахиулах ёстой юм байна. Удам угсаагаа мэдүүлж таниулаад Монгол ёсороо дахиулчихаа дараагаар нь гэрийн эзэн өөрөө энэ галаа байн манайх бол яг өвгдийн хэлдгээр улиралдаа нэг гаргаж галаа бадрааж тэндээсээ ирч хүчээ авч дээрээс нь нөгөө галдаа өргөлөө өргөж өвгдөөдстэй мэдүүлж таниулж байгаараа гэж загсан. Тийм болохоор би улиралдаа нэг гаргадیں۔ Тэгээд гал сэргээх хөгжөөх тухайд өнөөдөр үзүүлье гэж яри та бүхэндээ танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээд за бол галаа зэрэгэлцсэн маань энэ галд бол элдвийн гал сэвтгэхээр юм хийхгүй зөвхөн мод хомоол аргал байгаа. За тэгээд арц хийсэн. За арцаа бол яг өнөөдөр миний бэлдэж ирсэн арц нэг ийм бүхэл арц байна. Тэгээд арцаар галаа хариулдаг. За энэ бол нөгөө тахилга биш сэргэн хөгжөөж байгаа учраас тэгээ яг энэ чинь хавьдл гараагүй нэг улирал гарч гал асааж бадраагаагүй л ид байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө галын тулгаа бас сайхан мялааж байгаа юм. Шар досоороо яг сайхан малын шар досоо авчирсан. Байрны айлууд маань гэртээ юм жижигхэн тулга тэгвэл тавиад байдаг нь тэрийг байн хөгжөөж болохгүй байгаа учраас тулгаа бас томсгочвол их зүгээр юм байна. Тэг ингээд ер нь бол галаа хэргэлж тэрийг л нөгөө эргэлтэнд оруулна гэдэг шиг хэрэгцээнд оруулаа сайхан хэргэлж явуул их зүгээр юм уу гэж энэ талаас нь л хилээд байгаа шүү дээ. Түүнээс биш нэг боогоо тавьчдаг нөгөөх нь огт хэргэлдэггүй гал бадардаггүй гал хөгждөггүй айлын хоймор дээр сүмээр маягтаар байдаг шүү дээ. Уг нь гал гэж юм чинь нөгөө айлын гэрийн бол яг нөгөө гол дунд нь байдаг гэдэг. Гэтэл ч хойморт нь тавиулаад тэгээд нөгөөх нь дахин хизээч тэгээд юм жижигхэн байгаад гэдэг сүмнэрлэлцэн тий. Сүмнэрлэлцэн. Бас энэ чинь бас хүмүүс бас сайн бодооштай юм. Тэгээ манай дүүл ах маань энэ удаад монголчууд бидний хамгийн гол зүйл маань гал шүү дээ тийм ээ. Тэгээ бид хэд маань бас энэ Монгол арга ухаан Монгол байрны бид нар ч 21-р зуунд амьдарч байна. Тэгээд галаа ингэж бас хээр гадаа гарч ирж ийм тулгахтай тийм ээ. Тэгээ энэ дээр бас яг энэ арга домоор бас юм хийвэл бас хэрэгтэй юм тийм ээ. Галын юуг бол баясгаж ийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл гал олонтой баясгах, тулгаа баясгаж ийн гэсэн. Тэгвэл дүүл ахаа энийг бөөгөн ёсоор ч юм уу нэг хүнээр эхлээд дахиулчаад яах ёстой юу? Зүгээр өөрөөсөө шууд ингэж хийх ёстой юм. Бөөгөн ёс гэдэг чинь уг нь бол уламжлалт чинь Монгол ёс шүү дээ. Тэр ёсоор нь тэр өвөг дээдсэд нь таниулаад галын тэнгэрт нь мэдүүлээд тасны дараагаар бол энийг гэрийн эзэн бол өөрөө сэргээгээд өчөөгөөд яваад байж болох байхгүй юу? За. Тэгэхээр ахин дахиулаад ер нь дүүл ахаа та галны тухай яриад бид нар танаас асууж байгаагийнх дүүл ахаа ер нь нэг энийг ингээд та улиралд нэг удаа гарчдаг гэж ярьж байна тий. Галыг ер нь яг ингээ бөөгөө ёсоор ч гэдэг юм уу тий дахихтаа яад жилд нэг байх хэвээр юм уу тий. Ер нь бол нэг байвал ер нь зүгээр байдаг. Яг галын энэ бол галаа хөгжөөх гэж. Тий тулганы тахилга бол нөгөө бидний сурч мэдснээр бол 3-5 жилээ даадгаал гэдгийг. Тийм болохоор тэр хугацаанд бол өөрснөө сайхан ингээд хөгжөөгөөл галаа сэргээж баясгаал. Тэгээд сэргээж баясгасан энэ хөгжөөсөн галдаа өргөлөө өргөж өвгдөөдсөө баясгаад
Тэгээд ядч нэг хээр гараад нэг цайгаа чанаа уучдаг. Чин жинхэнэ нөгөө гал харна гэдэг чинь өөрөө маш чухал юм байна л да одоо. Хүн төрлөختөн үүссэн цагаасаа л одоо нөгөө галтай болсон цагаасаа л хүн хөгжсөн гэж ярьдаг шүү дээ одоо түүхэнд тийм ээ. Гал дээрээ дулаат хоолоо хийж идсэн, хоолыг болгож идснээрээ ухаан суусан ч гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ гал даарсан цагтаа дулаацгаас өсвөлээл гал өөрөө ариун чанарын гэдэг утгаараа ариусгах бэлэгдлийн гэдэг утгаараа маш олон юмд хэрэгэлдэг. Одоо эртний сайхан ёсууд биш дээ. Тэр эртний хаадууд чинь холоос ирсэн зочин гीचтэй хоёр галын дундуур оруулж ариулж гэртээ оруулдаг гэдэг одоо энэ галтай холбоотой маш олон сайхан ёс байдаг. Тэгээ энэ ёс одоо бид галаасаа холдсноор бол одоо бас нөгөө хөгжиж чадахгүй байгаагийн олон шалтгааны нэг нь одоо энэ галаасаа холдсон юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ айл гэр нөгөө гал голомт гэж ярьдаг. Гэтэл гэртээ гал түлхээ байдсан, гал гарах хаа байдсан. Тэр үтэл зарим айлд бол шүдэнсч болддгүй айл байдаг юм байлээ. Тэгэхээр чинь галаасаа холдсны бас нэг зовлон байдаг бах тийм ээ. Одоо ер нь ингэж байгаа байхгүй дүүлахаа ингээд байрны айлууд ингээд галаа яаж дахиулах вэ гэдэг маш их одоо хүмүүс ярьж штэ тий. Одоо гал түлж байгаа айл бол яг ч одоо галаа тэгээд дахиулчих болж байна. Гал түлэхгүй байгаа байрны айлуудад одоо хамгийн одоо хэрэгтэй л юм байна тийм ээ. Одоо тэгэхээр ерөнхийдөө одоо гэртээ галтай айл бол мэдээж галаа сайхан ариун байлгах. Нөгөө буртгалахгүй байх. Тэр нь өөрөө чухал байдаг бол одоо огт одоо гэртээ гал түлж чадахгүй байгаа хүмүүс бол одоо ганц боломж нь энэ юм уу гэж л одоо гаргалгаа юм уу гэж л тайлбарлах гэдэг юм шүү дээ. Ер нь. Тэгэхээр ер нь бол нэг ийм жижигхэн сүмнэр шиг юм. Одоо ер нь ингээд айлд яваад ороход айл болгонд баг байна л да юм. Жижигхэн ийм сүмнэр тэрнийхээ оронд ийм одоо томхон шиг хэрэглээний тулгатай болчих юм бол ингээд удирдалтаа нэг хээр гарч ирсэн. Цайгаа чанж тийм ээ. Дөрөв талд нь одоо та энэ би нэг баг зэргийн одоо юм бас манай нөө үзэгчд маань одоо таны одоо бас нэг зөвснөр зааснаар бас хүмүүс ингээд гараад сайхан гал дээр. За ер нь бол одоо нөгөө энэ шар тосчин бол одоо яг нөгөө галаа мэлааж байгаа одоо хамгийн ариун тосл юм да тийм ээ. Малын сүүнээсээ гаргаж авдаг. Одоо бид нар бол зулаа өргөдөг шүү дээ энэ тосороо. Тэгээд одоо ядарсан үед шар тослоо сайхан самарсан цай гэж ярьдаг. Энд чинь өөрөө бас хүнд маш их одоо зөндөл ярьдаг болсон доо шар тосоо идэж хэрэглэж явах хэрэгтэй юм байна. Хүний биед маш их сайн шингэдэг юм байна гэж ярьдаг. Тэгээ тэр утгаараа нөгөө гал голомтоо мялааж байгаа байхгүй тийм ээ. Одоо шинээр гал дахиж байгаа шин зуухч бай, тулгч бай гэхэд хэрэглэх гэж байгаа адилхан дахиж байгаа адилхан гэж мялаадаг тийм ээ. Тэгээд авцаараа ариулдаг. Тэгээ сайхан галаа зэрэглээд одоо хуучин галаа сайхан сэргээж дахин бол хэрэгжилжсэн зуухаа сайхан цэвэрлээд шар тосороо сайхан тосолж мялаагаа тэгээд авцаараа ариулж байгаа галаа дахиад явна шүү дээ тийм ээ. Тэрнтэй л нэг талаараа адилхан л та. Одоо болохоор яг энэ хийгээд байгаа зан үйл маань галын дахлаг бол угаасаа биш тийм ээ. Энийг одоо галаас сэргээх хөгжөөх гэж байна тийм ээ. Хүмүүс болохоор одоо гал дахиад байна уу гэж бас хардж магадгүй юм гэж бодсны үндсэн дээрээс бас тэгж ярьж байна л да. Анх бол та энэ тулгыг одоо хийлэхдээ өөрөө сайхан дахижсэн биз дээ тийм. Тэгсний ар дээр нь та удирдал нэг удаа гаргаад сайхан галаа хөгжөөчдөг л. Тэр одоо тийм тулгатай айлууд бас юмсэр байгаа да олон байна. Бас хэрэглэж болсон байх. Хүмүүс бол мэддэг болсон. Өдөөхээр 100 аял зугаалах даваа явж тийм ээ. Тэгэхээр зарим нь болохоор одоо хээр гарч чадахгүй хүмүүс нь одоо балкон дээр ч юм уу тий. Хашаандаа ч юм уу ингээд сачдаг тийм болсон байна. Одоо энэ одоо тиймгүй айлууд одоо нэг галын бүлтэ өдөр гэж үздэг шүү дээ. Тиймгүй өдрөөр бас хөгжөөж бас байна тий. Хатаа байсаж. За одоо энэ галыг хөгжөөж баясаахт нөгөө өөх тосоо өргөж галын сайхан өргөл болдог чухал юмнуудын нэг нь бол өөх тос байдаг тийм ээ. За энэ сайхан хоньны сүүл чанж ирсэн. Энэ таглага биш учраас сүүлээ ингээд жижиглээд хийчлаа би. Энэ бол гал сэргээж байгаа учраас. За өшөө галд өргөдөг юм юу гэдгийг хэрэг одоо за энд би бүдэрхий бол ирээгүй богино хавирга авчирсан байгаа. За богино хавиргыг галд яад юм бэ гэхээр одоо болох сайхан бүхний юм болгож өгөөрэй гэд богино хавирга тандаа өргөж байна гэд өргөдөг юм аа тэгээд галдаа одоо сайхан богино хавирга. За энэ одоо манайх одоо нөгөө байрны айл гэрт гал байхгүй учраас одоо богино хавиргуудаа ингээд чанаа цоглуулсан байдаг. Тэгээд одоо ийм үйлдэл авчирч одоо өргөж бөөндж ийн гэх юм уу да.
Улсын аянд нэгдсэн Чимэн стор. За тэгээд сайхан байна тийм ээ. Тэгээс ер нь энэ гал голомтой байрны айлууд маань бас ингээд сэргээч их сайхан байх юм байна. Тэгээд бас зарим үед одоо бас айл амтны байрны айл одоо засал маслаар яваад очиход бас хүнд итгэмээргүй бас юмнууд бас байна тийм. Одоо янз бүрийн юмд одоо тахлах хийсэн байна. Тэр гэж яриад юм жижиг цуугч яриад зарим нь одоо парент нь ч тагч юм гэж яриад. Их гоо ер нь бол их бага дахин гэдэг нь яадаг юм байна. бас гоо яваа орсон чинь парент нь хадаг үйсэн байхгүй юу? Энэ одоо юу хадаг яагаад парент үйсэн юм гэсэн чинь. Саяхан нэг хүн авчиж тахлах хийлгсэн юм аа гэдэг. Тэгээд одоо их инээдтэй юм шиг эмгэгтэй юм шиг юм байж. Тэгээд одоо бас яг ингээд бас хийвэл бас их зүгээр юм шиг санагдаж байна. Надад бас нэг юм тохиолдлоо. Сангийн баймбарт нь галын дахиад ичиж. За. Тэр бас болохгүй. Тий. Тэгээд тэрний сонин юмнууд бол байдаг юм байлээ. Одоо хүмүүсийн мэдгүйгээр ч юм уу. Тэгээд бас нэг улаан одоо мах цахаар нь хүртэл түүхий мах цахаар ингээд 40 ингээд тагчдаг. Тэрнийхөө бас нэг спос гэх юм уу тий. Яг хоо одоо хийж байгаа шүү дээ хийлгүүч та тэр яг ялгаа байхгүй байгаа байхгүй юу. Нөгөө хүн мэдгүйгээ одоо босоо болоод тэр үнээр хийлгэж шүү дээ. Нөгөөх нь одоо мэддэг юм шиг мэдэхгүй юм аа ингэж хийж нэг гэж бас буруу зөвлөлтэй. Яг нь ер нь бол юу вэ? Галыг бол яг янз бүрээр л тахдаг. Одоо нутгийн даншлуулах юм даа. Одоо жишээ нь зүүн зүгийн монголчууд бол галыг нэмэгтэй хүн сахидаг тийм эзэгтэй хүн одоо галаа манж дахин гэж бүсгүүнээр тахиулах одоо талтай байдаг. За баруун талын тий удуудаар тахиулдаг ханд мааж байж болно одоо нэмэгтэй хүмүүс тахилах хийх сонирхолтой. За баруун зүгийн монголчууд бол ер нь галаа бол эрэгтэй хүмүүсээр эзэн одоо галыг сахидаг гэж ирчүүдээр их тахиулах бүсгүүн галдаа ойртуулах бас дундургуу ч юм уу тий. Тэгээ нутгийн жаншил яс ондоо л доо. Тэгээд ер нь бол галын тахилга гэдэг чинь ямар учраас ер нь яах гэж галыг ингэж монголчууд эртээр үеэсээ тахдаг гэхээр гал гэдэг чинь бол ерөөсөө нар тийм ээ. Манай энэ Нарны аймгийн 8 гарыг иргэсэн одоо бүгдийн нэмж байгаа ганц зүйл бол нарыг бол төлөвлөлөө галаар тахдаг. За дээрээс нь гал маань өөрөө ариу бус гэж явдаг улаан бус. За тэгээ галын бурхан одоо тэнгэрийг аргадаж тахснаар айл гэрийн ноён нуруу одоо босч бадарч айл гэрийн эзэн үнээ сүлд хэмээр босч за бүсгүй эмэгтэй эзэгтэй үнээ одоо дотор идэрхтний одоо өвчин эмгэгээс галын бурхан одоо галын тэнгэрүүд хамгаалж идэг гэж байгаа. За тэгээд эцэг өвгдийн одоо ёс эцэг өвгдийн тэр ариун буян шиг заяа бүхэн галаар дамжиж үр хөвгтүүдтэй уламжуулж явж идэг. Тийм болохоор галыг бол ерөнхийдөө тэгэж аргадах бол одоо тайлж явах нь хамгийн зөв. Галыг бол ер нь 5 жилээр тахдаг. Тэгэхээр одоо жил болгоо очоод нэг хоньны өвчүүсүүд яриад ингээ галыг тахиулаад одоо зүг зүгтэй биш. Нэг тахиулсан бол тэгээ одоо дүлээ ахих шиг ингээд тулгаа бариад хээр гараад сайхан галаа ингээ бадраагаад тийм ээ. Айлсчод болж байна. За дээрэс нь ерөөдөө жил болгоны цагаан сарын өмнө бид нэ заслаа хийдэг. Цагаан сарын дараа шиний 15-ны дотор монголчуудын заслаа хийж ийн гэж хэлдэг шин. Тэр үед ч гэсэн галыг зүгээр ингээ сэргээгээд одоо галдаа дээс юмныхаа дээж за арх сархтай өргөж болно хонь одоо махшуус явуулж болно тийм ээ. Ингээд энэ галыг ер нь ариутгаж авч явж ёстой юм байна л да. Тэгээ ер нь бол галыг бол хоньны өвчүү сүүл ер нь бүтэн хониорч хүртэл тахдаг л да. Тэгээ хоньны өвчүү сүүлээр тахдаг байгаа нь болохоор хоньны өвчүү маань өөрөө хоньныг бүхэлдэн төлөөлж өгдөг. Одоо сүүл маань болохоор хоньны хамгийн шимт хичээлтэй хэсэг. Ингээд энэ хоёроор одоо бүтэн хоньыг л төлөөлүүлж галын тэр тэнгэрийг аргадаж тайлж тахтыг. Тэгэхээр энэ бол одоо энэ бид бүгдийн зорж хийж байгааг үзэл суугаа Монголын одоо зон олон түмэн ард түмэндээ хэлэх галаа сайхан ариун авч явах ёстой. Тийм болохоор энэ өнөөдрийн дүлээ ахын өдөө бид бүгд зориулсан сайхан тулганд галыг ингэж аргадахыг бүгдөө сайхан дор бүрнээ хийгээ заншуулах хэрэгтэй бахаа л гэж хэлмээр байна. Биш тийм шүү дээ. Ер нь бол гал гэдэг юм өөрөө ариун шүтгэн гэж түрүү ярьсан. Тийм ээ голомтын бол хамгийн чухал шүү. Тэгэхээр энэ хүн одоо түрүү би бас хальт борсцсон нөгөө
галаасаа холдсноор сэтгэлийн гал хүртэл бүхдэг гэж тийм ээ. Одоо дийлийнх нь гал үзэхэ байцсан. Тэгэнгუთ одоо нөгөө сайхан Монгол орноо хөгжүүлэх сэтгэл дутаад байна гэдэг чинь бас энэ галтай холбоотой ч юм билүү тийм ээ. Энэ хөгжиж чадахгүй байгаа олон шалтгааны бас нэг шалтгаан болов гэж бодож энийг сайхан зөв аваа явуучих гэсэн. Тэгж явснараа олон айл өөдөлж олон хүн зөвөөр сэрж тэгж вэж одоо улс орн маань цаашдаа бас хөгжих төвшөлт нь нэмэр болох болоо гэж бодож байгаа шүү дээ. Улс гэрээ чинь хамгийн жижиг нэг чинь айл гэж үздэг шүү дээ. Тэр чи одоо айл өөдлөөд ирүүл тэгэл цаашаа өөдлөн шүтэл гэж бодсон тийм шүү дээ. Тэгээ ер нь одоо нялх байлчир үр хүүхдүүд хүртэл одоо галын энэ ариун төлөөр хүүхдүүдийг хүртэл бид нар нөгөө ширгэлдэг ч юм уу тий хүүхдүүдийг бид нар ариулж идэг. За бүх муу муухай бүхний галаар ариусгаж идэг шүү дээ. Одоо бид нар буйны үйл, оршуулгын зан үйл явсан ч гэсэн буцахтаа одоо галын дуур гарч, байн дуур гарч ингэж муу бүх юмыг ариусгаж идэг. Тэгээ гал бол ийм ариун ашигын зүйл. Тэгээд энэ ариун ашигын зүйл манаас одоо мөнхөд биднийг ивэж одоо сайхан мандан бадарч өгье. За тэгээ баярлаа. Хөрөө.